Шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн сэдэв бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тулгымцсан асуудлыг бид 7 хоног бүр онцлон ярилцаж байгаа. За энэ удаа ч гэсэн энэ асуудлаа хүндэн. За тэр дундаа нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүйдлийн хомсдол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрхэн яаж нөлөөлж байгаа талаар ярилцах юм аа. Ингээд студид ирсэн зочдоо та бүхэнд танилцуулъя. Баялаг хөтөөчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Бат Дэлгэр. За нийгмийн даатгалын ерхий газрын бодлогын хэрэгжилт судалгааны газрын ахлах мэрэгчлэлтэн Лавагдорж. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Дамби. За чиглэл компани ерхий захирал Бумцэнт нар ирсэн байна. За орой минь төргий. Орой минь төргий. За бас дээр нь үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар нь тоотохгүй бас бидний ярилцлага үргэлжилж байхад ирээд санал хүсэлтээ бас хэлэх байх тийм ээ. За асуудлаа бүгдээр шимтгэлийн асуудлаас эхлэе. Нийгмийн даатгалын шимтгэлийг мэдээж аж ахуйн нэгж болгон өгж байгаа хуулийнхаа дагуу тийм ээ. Гэтэл 2019 он гарснаас хойш 1% нэмэгдсэн явдал. За энэ ямар учир шалтгаантай нэмэгдэж байгаа зарим нэг нь мдээгүй байх бол та бас мэдээлэл өгчих тийм ээ. Энэ нь эргээд яагаад ажил олгогчдод яаж нөлөөлж байгаа талаар та бүхэн бас санал хүсэлтэд хэлэх байх гэж бодож байна. Таглан. За үзэгчдээ орой минь төргий. Манай баялаг хөтөөчдийн холбоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тулгарч байгаа асуудлуудын талаар хэлцүүлгүй зохион байгуулж байгаа. Тэгээд энэ 2019 онд нийгмийн даатгалын шимтгэлийг 1% нэмсэн байгаа. 1% нэмсэн гэдэг нь ажил олгогчоос 0.5%, ажлын даатгалагчаас бас 0.5%, ингээд 1%-аар бол нэмээд нийтдээ бол 24% болгосон байгаа байхгүй юу. Гэтэл эдгээр нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид яагаад хүн тусч байна вэ? Ер нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ажлын байрыг бий болгож одоо явуулахад Монгол улсын төр засгаас 2019 оныг эх орон худалдаа авалтын жил болгосон. Тэгэхээр одоо эх орон худалдаа авалт гэдэг маань энэ жилийн төсөвтөр 2.5 их 80 төгрөгийн худалдаа авалт тавигдсан байгаа учраас энэ худалдаа авалтыг дотоодын их үзүр буюу үйлдвэрлэгчдээс авахлаар үйлдвэрлэл өөрөө аяндаа хөгжих боломжтой. Тэгэхээр үйлдвэрлэл хөгжнө гэдэг чинь ажлын байр бий болно. Гэтэл 2019 онд ажлын байр бий болоод байхад тэнд нь ажиллах хүчний хомсдол гарах гээд байна гэдгийг л манай холбоо бол анхаарч ингэж энэ хилцүүлгийг бол хамгийн гол нь зохион байгуулж байгаа. Тэгээд ажлын хүчний хомсдол бий болоход нэгдүгээр залуучууд залхуу болсон байна. Залуучууд ажил хийхгүй болсон байна. Тэгээд ажил хийж байгаа хэдэн хүмүүсийнх нь цалинг олгоход хүндрэл болсон байна. Бас ажиллах хүчин байхгүй учраас нөө ажлын одоо ажиллах хүчнээ цалингаар зодож авах тийм байдал бол бас үүсэх магадaltaй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр цалингаар одоо өсгөж ингэж өгнө гэдэг маань яг уу ажил даатгуулагч буюу цалин авж байгаа хүмүүст бол үнэхээр хэрэгцээтэй л дээ. Гэхдээ нөгөө талаас ажил олгогч нартаа нийгмийн даатгалын шимтгэл ингэж өндөр болонгууд тэрийг төлөх нь бас хүндрэлтэй болж эхэлж байгаа ийм асуудлууд бол гарч байгаамаа. Нийгмийн даатгал бол хуучин бол яг уу 29% байсан л да юу 90-ад оны үед. Энийг бол мэдээж огцон буулгасан. Энэ талаар бол мэдээж нийгмийн даатгалын газраас оролцож байгаа хүнд тайлбарлаж хэлэх баг. Гэхдээ одооний нөхцөлд болохоор төр засгийн буруутай шийдвэр буюу нийгмийн даатгалын сангаас авдаг хүмүүсийн тоо нэмэгдснээс болж төр засгийн буруу шийдвэрүүдээс болж ингээд нийгмийн даатгалын сан алдагдaltaй ажиллангууд энэ алдагдлыг одоогийн ажил олгогч нар үүрэх болж байгаа нь бас манай баялаг хөтэйгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энд бол их бухимдалтай байна. Гэхдээ яагаад энийг үүрэх болж байна? Ямар учиртай байна вэ гэдгийг өнөөдөр энэ эрх мэдэл бүхий төрийн албан хаагчид, төрийн одоо яамдууд газраас ирсэн хүмүүс маань эдгээр асуултуудаас хариулж манай баялаг хөтэйгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бас зөв ойлголт өгөх байхаа гэж бол ойлгож байна л да. За манай нэг бас оролцогч ирж байгаа үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жаргал сайхан. Энд орой минь төргий. За нийгмийн даатгалын ерхий газрын ахлах мэрэгчлэлтэн бас өргөжлүүлэн хариулах бах тий. Яагаад 1% нэмэгдэх болчихв? Тэгээд ажил олгогчид бол нэг иймэрхүү байр суурьтай шүү дээ тийм ээ. Нийгмийн даатгалын тэтгэврийн сан хоосорсон байгаа учраас бид нарт бас 1%-аар нэмэгдэж ажил олгогчдод дараа болж байна, татвар төлөгчдод дарамт болж байна гэдэг ийм тайлбарыг өгч байна. Та эдийн зүгээс энд ямар тайлбар өгөх вэ? За тэгэхээр би хариултгүй те. Тэгэхээр
Орой минь төргий. Тэгээд энэ хилцүүлэгт урьж оролцуулсан та бүхэн тоног телевизэнд болонд баярлалаа. Тэгэхээр ер нь бол Монгол Улсын нийгмийн даатгалын тухай хууль маань 1995 оноос эхэлж Монгол улсад бол шинээр ингэж хэрэгжиж эхэлсэн хууль байгаамаа. Тэгэхээр энэ хуулийн дагуу албан журмын болон сайн дурын даатгалын харилцааг болон одоо нийгмийн даатгалтай холбоотой сангийн орлого бүрдүүлэх за энэ сангаас тэтгэврт тэмж зардал олгохтой холбогдсон энэ харилцааг зохицуулдаг одоо багц хуулийг манай нийгмийн даатгалын байгууллага бол хэрэгжүүлж ажилладаг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо батлагдсан хууль дүрм журм эдгээрийг бол одоо эсчлэн биелүүлж ажиллах үүрэгтэй ийм засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм байгаа манайх. Тэгэхээр 1995 онд батлагдсан нийгмийн даатгалын тухай хуульд бол албан журмын даатгуулагч буюу албан журмын даатгуулагчийн нийгмийн даатгалын төлдөг нийгмийн даатгалын шимтгэл бол ажиллуулагчийн 19%, даатгуулагчийн 10%. За мөн одоо тухайн байгууллагын үйлдвэрлэлийн осол гарах магадлал одоо хэр өндөртэйгөөс шалтгаалаад 20%, 19%-аар одоо ажиллуулагч нар маань нийгмийн даатгалын 5 төрлийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэлийг ингэж төлж ирсэн байдаг. За ингэж явж байгаад 2007 онд Монгол Улсын их хурлаас одоо хуульд өөрчлөлт оруулаад 2008 оны 1-р сарын 1-ний өдөр гэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн зөвхөн ажиллуулагчийн төлөвлөлт зохих шимтгэлийн хувь хэмжээг 8 пунктээр буюу 8%-аар бууруулад 19%-аар төлдөг байсан аж ахуй нэгжүүд бол одоо 11%-аар 20%-аар төлдөг байсан аж ахуй нэгжүүд 12%-аар ингээ 13%-аар гэд ингээд шимтгэлийн хувь хэмжээг 8%-аар буулгасан. Түүн дотроос энэ 8%-ийн бууралт нь зөвхөн тэтгэврийн даатгалын сан дээр 5%-аар буурсан. Бусад 4 төрлийн даатгалын сан дээр 3%-аар буурсан гэсэн үг. Тэгэхээр энэ 5%-аар нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг буулгах үед тухайн үед одоо манай нийгмийн даатгалын одоо тэтгэврийн даатгалын сан гэхэд тэтгэврийн даатгалын сандаа орлого бүрдүүлээд буцаага тэтгэврийн даатгалын сангаас тэтгэврээ тавьдаг. Тэтгэмжийн даатгалын сан гэхэд тэтгэмжийн даатгалын сандаа орлого бүрдүүлээд тэтгэмжээ буцаагаад яг тэтгэмжийн сангаас тавьдаг. Тэгэхээр ингээд 5 төрлийн даатгалын сангаас яг сан тус бүрээсээ хуульд заасан зардлыг бол одоо ингэж гаргадаг ийм одоо учиртай юм байгаа юм. Тэгэхээр бол тэтгэврийн даатгалын сан дээр буурсан 5%-ийн бууралтыг бол тухайн үед бол ер нь тэр 8%-ийн шимтгэлийн бууралтыг бол нэг л удаагийн арга хэмжээгээр 2017 оны 2007 онд гаргасан хуулийн шийдвэрээр 2008 оны 1 сарын 1-ний өдрөөс бол нэг удаагийн алхмаар бол 8%-ийн бууралтыг одоо огцон бууруулсан гэсэн. За ингэж явж явах үед бол би бусад төрлийн даатгалын сангийн яриха болоод би зөвхөн тэтгэврийн даатгалын сан гэрээ. Тэгэхээр тэтгэврийн даатгалын сан дээр 5%-аар бууруулах үед одоо өөрөөр хэлэх юм бол орлогыг одоо 25%-аар бууруулчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэтгэврийн даатгалын сангийн орлогыг 25%-аар бууруулах үед Монгол улсад нийтдээ 2008 оны 1 сарын 1 гэхэд 298 мянган иргэн тэтгэвэр авдаг байсан. За дундаж тэтгэврийн хэмжээ бол 96400 төгрөг байсан. За түүнээс хойш 10 жилийн дараа буюу 2017 оны 4-р сарын 14-ний өдөр Монгол Улсын их хурлаас нийгмийн даатгалын тухай хуульд одоо өөрчлөлт оруулаад за энэ дээр бол тэр шимтгэлийн хувь хэмжээнд дээр өөрчлөлт оруулахдаа за үе шаттайгаар тэр 5%-ийн бууралтыг 3 жилийн хугацаанд одоо 3 жилийн дараа хугацаанд 3 үе шаттайгаар нэмэгдүүлэхээр ингэж шийдвэрлэснийг 18 оны 1 сарын 1-ний өдрөөс эхэлж ингэ хэрэгжүүлж эхэлсэн байж байгаа Монгол улсад. Тэгэхээр 18 онд бол ажиллуулагч даатгуулагч хоёр талдаа бол 1%-аар нэмэгдсэн. Энэ бол нийтдээ 2% нэмэгдэл болж байгаа байхгүй. Ингээд юунд нь 2019 онд болохоор ажиллуулагч даатгуулагч хоёр талдаа 1.5%-аар нэмэгдэж байгаа. За 3 дахь одоо шатлалын нэмэгдэл нь болохоор 2020 онд бол ажиллуулагч даатгуулагч хоёр талдаа мөн одоо 1%-аар өөрөөр хэлэх юм бол 2017 оны төвшингээс 2020 он гэхэд ажиллуулагч талдаа 2.5 пунктээр даатгуулагч талдаа 2.5 пунктээр за эндээс ингээ харах юм бол яг ажиллуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ хуучин бол ерөөсөө л 95 оноос хойш өнөөдөр 18 оны 1 сарын 1-ний хүртэл бол даатгуулагч бол 10%-аар л төлдөг байсан. Даатгуулагч төр энэ нэмэлт бол илүү нэмэгдэл болж ирж байгаа юм. Ажиллуулагч талд бол одоо бууруулсантайгаа харьцуулах юм бол харьцангуй бага нэмэгдэл болж очиж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр 2018 оны 1 сарын одоо ингээд өнөөдрийн байдлаар 19 онд гэхэд Монгол улсад одоо нийтдээ 410 мянган иргэн тэтгэвэр авч байна. Би зөвхөн тэтгэврийн даатгалын сантай холбож ярьж байгаа шүү. Гэхдээ бусад сангууд бол бас ялгаагүй. Дундаж тэтгэврийн хэмжээ бол 347 мянгатай байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тэр 5% бууралттай байх 25%-аар орлогоо бууруулчихсан. Тэр үеэсээ бол тэтгэвэр авагч нарын тоо 120 мянгаар нэмэгдсэн. За дээрэс нь дундаж тэтгэврийн хэмжээ 3.5 дахин нэмэгдсэн. Ер нь бол тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх шаардлага тэтгэврийн сангийн өмнө тулгарсан уу гэвэл тулгарсан. Түрүү ярьлаа нийгмийн даатгалын сан хоосорсон гэдэг ингээд ярьж ах шиг байна. Тэгэхээр би бол одоо ингээд 2018 оны
одоо манай тайлан болоос ойрын өдрүүдэд ингээд гарч ийн л да. Тэгэхээр ингээд урьдчилсан мэдээгээр ингээд аваад үзэхэд манайх өнгөрсөн 2018 онд бол нэг 2 их 80 60 хэдэн тэрбум төгрөгийн орлогыг бол нийгмийн даатгалын санд бүрдүүлээд буцаагаад 1.8 их 80 төгрөгийн зарлагыг бол нийгмийн даатгалын сангаас гаргасан. Тэгээд өөрөөр хэлэх юм бол манай тэнцэл бол 247.3 тэрбум төгрөгийн одоо нийгмийн даатгалын сан үлдэгдэлтэй, өөрөөр хэлэх юм бол эерэг үлдэгдэлтэй ашигтай гэсэн үг шүү дээ, тийм ээ. Ингээд үлдэгдэлтэй байгаа. Тэгэхээр бол яг нийгмийн даатгалын сан бол одоо ингээд хоосорцсон юу гэдгийг одоо энэ бол бас яг мэргэжлийн байгууллагын хувьд хэлэхэд бол жоохон үндэслэгүй таван. За гэхдээ би энэ дээр ажиллах хүчний хомсдлыг нийгмийн даатгалын шимтгэлтэй холбож хэлэхээр бас жоохон учир дутагдaltaй өрөөсгөл болов уу гэж бодож байна. Яг тэгэхээр одоо надад бол би 2014 оноос 18 оны дуустал 5 жилийн хугацааны албан журмын даатгуулагч, сайн дурын даатгуулагч, ажилтгуулагч нарын тоог би одоо ингээд авчирж байгаа байхгүй. Тэгэхээр бол ер нь бол энэ статистикийн байгууллагын одоо албан ёсны захим одоо сайт дээр тавигдсан энэ одоо дүнтэй ингээ харьцуулаад үзэх юм бол Монгол улсын нийт одоо 3.2 сая хүн амын дотор эдийн засгийн идэвхтэй хүн ам гэдэг нь яг одоо нэг өндөр насны итгэр авагч, хүүхэд, хугацаа цэргийн албаагч, хүүхдээ асарч байгаа эхчүүд гэх мэтчлээ эднэрийг ингээ хасаад үзэх юм бол 1.3 сая 1.331 мянган иргэн эдийн засгийн идэвхтэй хүн ам гэж үздэг юм байна. Үзэхэр юм байна. За түүнээс одоо өнөөдөр 18 оны эцсийн байдлаар нийгмийн даатгалт бол 917.9 одоо тийм мянган гэдэг чинь 918 мянган иргэн албан журмын даатгалт даатгуулсан. За 194 мянган иргэн сайн дурын даатгалт даатгуулсан. Тэгэхээр бол нийт бол сая 112.3 мянган иргэн нийгмийн даатгалт хамрагдсан байж байгаа. За тэр нь бол эдийн засгийн идэвхтэй хүн амынхаа 83.6%-ийг хамарч байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй би бас ажиллах хүчний хомсдлыг одоо нөгөө Монгол улсын одоо эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд ороод явж байгаа гадаад оронд одоо гараад албан бусаар ажиллаад явж байгаа хүмүүс энтертэй холбоотойгоор ингээд хомсдол үүсэж байгаа болов уу гэж би бодож байна л да. Зүйлийг бас асуумаар байна л да. Ажил олгогчид бол тэгтлэх нөлөөлөхгүй гэж баг та бас хэллээ те. Гэхдээ яг татвар төлөгчд болохоор 1% одоо нэмэгдэл энэ нь эргээд тэтгэвэр авахт нь хэрхэн яаж нөлөөлөх юм бэ гэдэг дээр байна л да. Одоо жишээл миний авж байгаа цалингаас дахиад он гарснаас хойш 1% бид нээс илүү их төлөх болчиход байгаа шүү дээ. Гэтэл эргээд бид нар тэтгэвэр авахд ямар ч нөлөөлөхгүй гэдэг тайлбарыг судлаач хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр одоо энэ чи яаж нөлөөлөх юм бэ? За тийм. Тэгэхээр ер нь бол би энэ дээр бас яг манайх өөрөө мэргэжлийн байгууллага учраас би бас манайх бас яг судалгааны бодлогын эргэжил судалгааны газар гэдэг энэ газар дээр манайхад дээр яг энэ судалгаа хийгддэг л дээ. Тэгэхээр одоо жишээлх юм бол энэ өнөөдрийн байдлаар 800 мянган төгрөгийн цалинтай 1985 онд төрсэн даатгуулагч 2017 оноос эхлээд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд ингээд явлаа гэхэд одоо сая энэ 2.5 пункт ажилтгуулагч даатгуулагч хоёр тал дээр энэ шимтгэлийн 5% өсөөгүй байх үед бол тэр хүн одоо 55 нэмэгтэй хүнээр тооцсон л доо 55 наснд хүрээд тэтгэвэр тогтоох үед тэр үед одоо яг бидний ингээд тооцоолж гаргаснаар бол сая 834,682 төгрөгийн тэтгэвэр тогтох байсан. За тэгээ сая энэ нэг ажилтгуулагч даатгуулагч хоёр тал дээр 5 пунктыг ингээд нийлээд 5 пункт нэмэгдснээр 2,641,712 төгрөгийн тэтгэвэр тэр үедээ тогтохоор байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ дээр одоо ингээд огт ингээд тэтгэвэр авахч даатгуулагч талдаа энэ бол ашиггүй маа гэдэг ийм ойлгоц бол бас арай өрөөсгөл ойлгоцоо. Энэ бол эргээгээд энэ одоо тэтгэврийн шинжилгээний талаар төрөөс баримтлах бодлого гээд 2015-аас 2030 онд энийг бол Монгол Улсын их хурлаас 2015 онд баталсан. Тэгэхээр бол ер нь бол ирээдүйд 2030 он гэхэд хүмүүсийн тэтгэвэр ямар байх юм, ямар бодлогоор явах юм бэ гэдэг дээрээ болохоор Монгол Улсын их хурлаас ер нь тэтгэврийн сангийн орлогыг нэмэгдүүлэе гэдэг шийдвэрийг гаргасан юм байна. Тэгээд энэнтэй уялдаатай хууль тогтоомжид тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хийх ажлын эхлэл нь л одоо энэ шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх ийм шийдвэр байсан гэж ойлгож байгаа. Тэгээд Монгол Улсын их хурлаас ингээ баталсан хуулийн дагуу энийг бол манай нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлж ажиллаж байгаа. За жижиг дунд яг үйлдвэрлэл эрхлэгчдэд яг нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэлт өөрчлөлт хэрхэн ажил нөлөөлж байгаа вэ? Энэ талаар бас ярих байна. Одоо бидний одоо өнцгөөс харахад бол яг ажил олгогчдын хувьд за ажилчны хувьд бол эрүүл нийгмийн даатгалыг өндөр байна гэж үзэж байгаа. За одоо бид ингээл интернет ертөнцөөр харж байна л да одоо ямар хэмжээтэй нийгмийн даатгал төлөөд дараа нь ямар хэмжээтэй тэтгэврүүд гарах вэ? За тэтгэврүүд гарахын өмнөх нь одоо ингээ бурхны оронд мориллоо гэхэд дараа нь үр хүүхэд нь ямар ч юм үлддэг үү?
тэр чигээр одоо охирлуудад үлдчихдэг. Эсвэл одоо тэтгэр нь одоо нөгөө хамт гэр бүлийнхаа хүнд шилждэг үү? Эсвэл ингээд тэтгэврийн зээлтэй байжгаад тэгээд одоо бурхан болсон байхад бол түүний зээлийг үр хүүхдэд төлж яадаг гэхэд тэр энэ улс төрийн нийгмийн даатгалын санд баахан мөнгө төвлөрүүлчихэд түүнийг бид ашиглаж чадахгүй хохирч яана гэдгийг бол олон хүн илэрхийлж байгаа. Энд бол одоо бид үйлдвэрлэгчдээр одоо ажил олгогчдын хувьд ч гэсэн бас хүндрэлтэй. Хуучин байсан одоо дээр 1.5 гэдэг ингээд бараг 2.5%-аар нэмэгдэх гэж байна. Тэгэхээр эн чинь тодорхой хэмжээний нэмэгдэж байгаа. Энэ дээр бол зөв нийгмийн даатгал төлөгдөх бүр төлөгдөхгүй байх сөргөн нөлөө нүч бас байхыг үүсэхгүй гэж ойлгож байна. Тэгэхээр миний хувьд бол нийгмийн даатгалын шимтгэлийг багасгаад төлөх хүрээг нь өргөсгөөд гэх юм бол илүү идэвхтэй болох болов гэсэн ийм санаатай байдаг юм байна. За жаргал сайхан дарга хувьд. За ерөнхийдөө тэтгэврийн насны 460 мянган иргэнтэй. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүний тоо бол нэг сая 300 орчим мянган хүн бол байгаа тийм ээ. Тэгэхээр тэтгэврийн насны нэг эзлэх хөв бол их өндөр байгаа даа. Нэг талаас. Нөгөө талаас энэ нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх тэр бааз суурь бий болгох чиглэлээр үндсэндээ бас нэг дөрвтэй ажлууд хийгдэхгүй байна л да. Тэгэхээр татврын бааз суурийг яаж өргөжүүлж бий болгох вэ гэдэг бол үндсэндээ эдийн засгийг төрөлжүүлэх ёстой. Эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгож энэ импортоор гарч байгаа асар том мөнгө урсгал дээр одоо компани аж ахуйн нэгжүүд өсгөн боожуулж, хөгжүүлж энэ тэтгэврийн сангийн өнөөдрийн энэ 2 их 80 төгрөг, 4 их 80 төгрөг болж тийм ээ. Үүгээрээ дамжуулаад компани аж ахуйн нэгж иргэдээс авах хөв хэмжээ нь багасаад тийм ээ. Тэтгэврийн авагчдын одоо тэтгэврийн хэмжээ ихсээ тийм ээ. Ийм боломжууд бол байгаа юм л да. Тэгэхээр үндсэндээ энэ макро түвшиндээ ингээд томор харах юм бол энэ уул уурхай дагнсан тийм ээ. Ер нь эдийн засгийн өнөөгийн тогтолцоо маань одоо энэ тэтгэврийн болон нийгмийн халамжийн энэ санд бол сөргөөр нөлөөлж байгаа гэдэг нь бол харагдаад байгаа. Тэгэхээр эрдээсээ энэ орлогыг Монголд нь тогтоох тийм ээ. Үндэсний нэмэн өртөг бүтээх, нийгмийн баялагийг арвижуулах энэ чиглэлийн хөгжлийн бодлогыг одоо бодиттой хэрэгжүүлж байж одоо бидний өнөөдрийн тулгамдж байгаа асуудлаас гарах одоо ганц шийдэл нь бол болох юм аа гэдгийг онцлон дэмжиж хэлмээр байна. За нийгмийн даатгалын шимтгэл маань мэдээж эргээд хөдөлмөр эрхлэлтэйгээ салшгүй холбоотой зүйл шүү дээ. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс заавалчгүй одоо нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой болчиход байгаа. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих одоо нийгмийн хамгааллын яамны энэ хилцээс ер нь энэ талаар ямар ажлуудыг ер нь зохион байгуулж байгаа вэ? Яг үнэхээр Батлгэр ахын хэлсэн шиг хомсдол үсээд байгаа юм уу? Хүний нөөцийн хувьд яг ямар нөхцөл байдалтай байгаа даа? За тийм тэгэхээр сая бас ерөнхийдөө тэтгэвэр авагчдын тоо нэмэгдээд шимтгэл төлөгчдийн тоо буурах хандлагатай байна гэсэн ийм асуудлыг бас хөндөж ярьж байна. За тоо мэдээ судалгааг бас хараад үзэх гэсэн тийм хандлага бас зөвөр байна уу гэвэл байгаа. Өөрөөр хэлбэл үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар бол Монгол улсын одоо нийт хүн амд эзэлж байгаа 15-аас 59 насны хүн ам. Өөрөөр хэлбэл одоо хөдөлмөр эрхлэх бололцоотой ийм хүмүүс гэсэн үг. Энэ хүмүүсийн тоо бол жил ирэх тутам одоо буурах хандлагатай байна гэсэн зүйлийг судалгааг бас гаргасан байдаг. Өөрөөр хэлэх юм бол 2010 онд нийт хүн амд эзэлж байгаа 15-аас 59 насны хүн амын тоо 67% байсан бол 2022 онд 63%, 2040 онд 61% болох нэ гэсэн ийм тоог бол гаргасан байдаг. Тэгэхээр бид нар ер нь цаашдаа бас энэ нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоог бууруулахгүй байх, тэтгэмж авагчдын тоог одоо балансыг алдагдуулахгүй байх ийм бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Ингээхийн тулд хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хүн амын хөгжлийн бодлого, нийгмийн даатгалын бодлогуудыг бас уялдаатай авч үзэх хэрэгтэй гэж ингэж харахаар байгаа. За одоо жишээ нь олон улсын хэмжээнд аваад үзэх юм бол ер нь хөдөлмөрийн насны дээд хязгаар гэдэг зүйлээс татгалзаж байгаа. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас сая одоо зохион байгуулсан хөдөлмөрийн статистикчдын чуулган гэж 2 жилд нэг удаа болдог. Тэгэхээр энэ 19-20 дугаар чуулганууд дээр бол хөдөлмөрийн насны дээд хязгаарыг одоо ер нь байхгүй болно гэсэн ийм зөвлөмжийг бол гишүүн орнуудаа өгч анхааруулсан байна. Тэгэхээр манай орн ч гэсэн ер нь энэ чиглэл рүү бас явах хэрэгтэй. Манай улс бол ажиллах хүчний тоо багатай ийм орн.
Тэгэхээр эдийн засаг томорч одоо улс орон хөгжихийн хэрээр бидэнд бас зайлшгүй ажиллах хүчин хэрэгцээтэй болно. Тэгэхээр энэ дээр бид нар одооноос бас ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ийм чиглэлийн бодлого үйл ажиллагааг бол явуулах шаардлагатай байгаа нэгдүгээрт. Энэ хүрээнд бол манай яамнаас бол бас ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хөтөлбөр төслийг бол хэрэгжүүлж эхлүүлсэн байгаа. За мөн одоо Япон улс, одоо Хятад, Вьетнам зэрэг ахмад насныхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг энэ улс орнуудын туршлагуудыг бол судалж үзсэн байгаа. Тэгэхээр энэ рүү бол бид нар бас хүссэн үсээгөө нэгдүгээрт бол явахаар байгаа. За хоёрдугаарт за ер нь нэг иймэрхүү жишээ бол байгаа. Ер нь статистикийн газраас сар болгон л тоо судалгаа гаргадаг л та ажилгүйдлийн төвшин тийм байна, ажлын байр тэд байна гэд тэ. Яг асуудал ер нь хаана байгаад идэм бэ? Энэ хүмүүс чи ажлын байр тэгтлээ их байхад за нөгөө талаас яг нэг ажил олгогчд байгаа учраас асуумаар байна л да. Ойрын хэдэн жилд та бүхэн ажлын байрыг нэмэгдүүлж чадсан уу? Тэгээ бас ажилчдынхаа одоо цалин нэмэгдүүлж чадсан уу гэж асуумаар байна л да. Эргээд нөгөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх мөнгө чи яг цалингаараа хэмжигдэх учраас энэ ер нь ямар байдалтай байгаа ажиглагдсан бэ? Энэ бол ажлын байр сүүлийн үед бол асар их нэмэгдсэн. Одоо энэ онд ч гэсэндээ их нэмэгдэж байгаа. Ажлын байр нэмэгдэхэд ажиллах хүчний хомсдлоос шалтгаалаад цалин бас өсөж байгаа үзэгдэл байгаа байхгүй юу? Яг цалин бол тухайн юунаас ажлын байрнаас шалтгаалаад юм үйлдвэрлэл эрчтэй хүчтэй хөгжөөд үйлдвэрлэлд огтмол явж байгаа цалин өсөх нэг шалтгаан байгаа. Гол үндсэн шалтгаан. Гэхдээ одоо ажил олгогчдын цалин өсөж байгаагийн гол шалтгаан бол ажилчнаа алдахгүй тулд эсвэл ажлаа явуулахын тулд ажиллах хүчнийг зодож бараг ингэж л мөнгөөр авах ийм байдал руу ороод байгаа байхгүй юу. Тэгээд залуучууд бол айгүй итгэхгүй байгаа. Залуучууд бол ер нь ажил хийх сонирхолгүй болцсон. Одоо өнгөрсөн намар гэхэд л манай баялаг үтээх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчд бол ажлын байр байгаад байдаг. Ажиллах хүч нь байдгүй. Сая төгрөг өгьгээд өдрийн 50,000-аар барилга дээр ажиллуулъя, 70,000-аар чадварлаг ажилчин ажиллуулъя гэж яхад бол тийм ажиллах хүчин бол олдохгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүсээс ажил авчаад одоо тэрийгэ явуулахын тулд эргээд нөгөө ажлаа хийхийн тулд энэ ажиллах хүчнийг одоо тогтоохын тулд энэ цалин нэмэх нэг хамгийн гол шалтгаан. Тэгээд одоо нөгөө цалин нэмэгдэж байна гэдэг чинь тэр нэмэгдсэн өртгөх нь бараа ажил үйлчилгээнийхээ суур үнэнд буюу тэр үнэндээ шингэх болж байна. Тэгэхээр энэ үнэндээ шингэхлээр нөгөө энэ 2019 онд чинь төрийн худалдаа авалт, эх орон худалдаа авалтыг дэмжих жил болгоод эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ав гэдэг. Гэтэл тэдгээр нь бас энэ цалингийн нэмэгдлээс болж нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдснээс болж бас нөгөө бараа бүтээгдэхүүний суур үнэнд нөлөөлөөд энэ нь нөгөө адил төсөөтэй ирээнээс орж иж байгаа бараа бүтээгдэхүүнээс өндөр болох магадлал бас ийм бий болчиход байгаа гэж бол харагдаад байгаа юм л да. Нийгмийн даатгалтай холбоотой нэг юм хэлэхэд манай Монгол улсын дундаж наслалт 68 нас болсон тийм. Тэгэхээр одоо нийгмийн даатгалыг 65 нас болгох одоо юу нийгмийн даатгал тэтгэвэр дарах насыг одоо 65 нас болгохоор гэж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо 3 жил л тэтгэвэр авах болчиход байгаа. Гэтэл 30 жил 40 жил нийгмийн даатгалыг төлчөөд тэгээд 3-4 жил тэтгэвэр авна гэдэг чинь чи одоо шудраг ёсонд нийцгүүл гэж манай баялаг үтээгч эднээс ингэж яриад байгаа. Одоо Сингапуроос олон улсын жишээ их татдаг тийм. Сингапур бол нийгмийн даатгал одоо нэрийн дансаар яадаг. Тухайн нэрийн дансандаа хэдэн төгрөг цуглуулна уу? Тэр мөнгөө эргүүлээд өөртөө авах тийм боломжтой байхгүй. Гэтэл тэр дансанд нь хэдэн төгрөг цуглуулна манад бол тэр нь хамаарахгүйгээр нас орсон л бол тэр данснаас мөнгө авах ямар ч ирэхгүй болол тэр нь одоо улсын орлого бол тийм үү одоо тиймэрхүү юм л болж байгаа нь энэ төр засгийн буруутай бодлогоо л гэж хараад байгаа. За. Ер нь бол бид нөгөө малгай асуудал дээр төвлөрч яг энэ хүндрэл бэрхшээлийн гогцоо шийдлүүд, түлхүүр шийдлүүд нь хаана байгаа гэдгийг бас нэг олж харах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ 27 жилийн хугацаанд Монгол улсын нийгмийн эдийн засгийн амьдралыг зогсуулж ирсэн энэ хууль эрх зүй бизнесийн орчин нь өөрөө маш тийм сөрөг учраас бид нэр түүгээд экспортлдог, залуучуудаа экспортлдог ийм улс орн болсон. Тэгэхээр өнөөдөр одоо сая 300 мянган ажиллах хүчний одоо 250 орчим буюу эдэр насны залуучуудаа бид нэр экспортод гаргасан. Уул нь энэ залуучууд энэ эх орондоо нийгмийн баялгаа бүтээгээд үндэсний нэмийн өртгийг бүтээгээд энд татварын бааз сурыг нэмэгдүүлээд энэ нийгмийн даатгалын шимтгэлийн сан руу орлого оруулж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ залуучуудыг одоо гадагшаа дөрүүж гаргах тэр хууль эрх зүй бизнесийн орчинг бол хийсэн. Энэ юугаараа гэвэл үндсэндээ ажлын байр бол байхгүй байгаа.
Өнөөдөр бол тогтвортой түгээмэл ажлын байр гэдэг бол байхгүй байгаа. Улирлын чанартай ажлын байрууд бол одоо нэлээд бол байдаг. Одоо манад хөгжиж байгаа юм бол тэгээд малааж авах уу, тэгээд нэг барилга нэг жаахан явна, уул уурхай явна. За үйлчлэгээний салбар гээл нэг ийм л төрийн байгууллага нэг иймэрхүү 5-6хан ангиллал бол байж штэ, тийм ээ. Тэгэхээр энэ эдийн засгаа төрөлжүүлэх, тийм ээ, өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх гэдэг асуудал бол энэ бүх асуудлуудыг шийдэх гол гогцоо юм аа. Тэгэхээр инновац дээр түшгэлсэн эдийн засгийн цоошин загварчлалыг бий болгох бүр гарцаагүй зайлшгүй шаардлагатай бол байж байгаа. Тэгэхээр бид энэ малгай асуудлаасаа эхлээд ингэ шийдээд энэ хуримтлалыг, энэ үндэсний хуримтлал гэж ярина. Үндэсний эдийн засгийн энэ хуримтлалыг бий болгох тэр оновчтой тогтолцоо, тэр тоглоомын дүрмийг нь бид хийж өгөхгүй бол өнөөдрийн ярьж байгаа энэ маргааш үргэлжилнэ, нөгөөдөр ч үргэлжилнэ. Энэ утгаараа энэ төрийн тогтолцоо болно. Одоо энэ төр засгийн удирдлагуудын төвшөнд, энэ хууль эрх зүйн орчны төвшөнд гарцаагүй реформ хийх шаардлагатай. Энд бол хөгжлийн шинэ Монгол улсыг бий болгохын тулд энд ихээхэн томоохон өөрчлөлтүүдийг бол бүх төвшөнд хийх шаардлага бол байгаа даа. Тэгээ одоо энэ дээр тоо хэлж байна, тийм ээ. Одоо ингээд тэтгэвэр авах хүн, ажиллах хүний тоо хоёрын харьцаа жилээс жилд ингээд ойртойд байна. Тэгэхээр энэ үндсэндээ халамжийн эдийн засагта ийм улс орн болж дуусч байна. Тэгээд нэг авдранд байгаа нэг жаахан алтаа зараа түүгээрээ ингээд халамж болгож тэтгэврээр дамжуулж гаргадаг ийм л тогтолцоо руу яваад байгаа. Тэгээ энэ үгдээгээл өөрчлөх шаардлага бол байна л да. Аль салбарт яг ажиллах хүчний хомсдол үүсээд аль салбарт нь нөсөлттэй байгаад зохицуулах шаардлага юу н ажиглагтаад байгаа юм. За тэгэхээр ер нь ажлын байрны одоо эрэлт хэрэгцээ бол нэлээд өндөр байгаа. Тэгэхээр манай яамны дэргэд хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт гэж одоо мэргэжлийн судалгааны байгууллага ажилладаг. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн аливаа ажлыг хийхэд бас энэ судалгаан дээр үнэлж явуулах хэрэгтэй. За энэ ч утгаараа энэ байгууллагыг бас байгуулж мэргэжлийн одоо судалгаануудыг хийдэг болсон байгаа. Түрүү бас хэлж байна. Ер нь одоо залуучууд бас ажил мэргэжил лихэн дагуу ажиллахгүй байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт ер нь муу байна гэдэг асуудлыг бас өндөж байна. Энэ бол бас үнэхээр тийм байгаа. Тэгэхээр манай энэ судалгааны институт бол хамгийн гол зорилго бол бид нар юу байх ёстой вэ гэвэл хөдөлмөрийн зах зээлийн ер нь эрэлт ямар хөө байх ёстой юм. Энэ дээр судалгаа хийгээд боловсролын байгууллагуудад тэр судалгаа мэдээлэл өгдөг. 5 жил 10 жилийн дараа ямар мэргэжлүүд бий болох юм, ямар ажиллах хүчин бидэнд хэрэгцээтэй болох юм гэдэг мэдээллийг өгдөг. Энийний дагуу боловсролын байгууллагууд хүнийг бэлддэг, сургадаг ийм чиглэлээр л явах хэрэгтэй. Манай яам бол үндсэндээ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тодорхойлох ийм чиглэлээр явах хэрэгтэй байгаа. За тэгэхээр ажиллах хүчний хомсдол ямар байна уу гэж түрүү асууж байна. Тэгэхээр манай энэ судалгааны институтээс бас ажиллах хүчний хомсдлын талаар бас судалгаа хийсэн байгаа. Барометрийн судалгааныхаа хүрээнд бид энэ судалгааг хийсэн. Тэгэхээр энэ бол бас нэлээд бодтой гарсан болов уу гэж бодож байгаа. Нэг 2600 орчим аж ахуй нэгжээс бид нэр эх жил та бүхэн ямар одоо ажлын байруудыг бий болгох вэ гэдэг ийм асуудлыг тавьж асуусан. Нөгөө талаараа 2018 онд та бүхэн ямар ажлын байрууд дээр одоо хүн авч чадаагүй вэ? Өөрөөр хэлбэл нөгөө ажиллах хүчний хомсдол гэдэг энэ асуудлыг бас асуусан байгаа. Тэгэхээр ажиллах хүчний хомсдол бол одоо энэ судалгааны дүнгээр харахад нэг 18300 орчим ажлын байран дээр бид нэр одоо ажиллах хүнийг хайгаад олж чадаагүй гэсэн ийм зүйлийг бол хэлсэн. Тэгэхээр энэ бол бас нэлээд олон одоо учир шалтгаантай байх нь бол ойлгомжтой. Нэгдүгээрт одоо мэргэжлийн ур чадвар шаардлагыг хангахгүй байж болно. Хоёрдугаарт бол бас тодорхой дэвшүүлж исэн төсөл арга хэмжээнд хэрэгжээгүйгээс болоод хүн аваагүй байж болно гэх шалтгаанууд бол байгаа. Ажиллах хүчний эрэлт ер нь ямар хөө байна вэ гэхээр 2019 оны байдал 19 онд бол нийт нэг 69 мянган ажлын байр шинээр бий болно гэсэн ийм одоо улсын хэмжээнд ийм одоо ажлын байр бий болно гэсэн судалгаа бол энэ барометрийн дүнгээс гарсан байгаа. Тэгэхээр энэ бол яг хэдийгээр 2600 аж ахуй нэгжээс энэ судалгааг авсан боловч 150-аас дээш хүнтэй ажилчинтай аж ахуй нэгжийг бол бараг бүгдийг хамруулсан. Ингээд одоо бүх төрлийн аж ахуй нэгжүүдийг хамруулсан. Энийг улсын хэмжээнд бас тархаалт явуулаад гаргадаг учраас нэлээд
ийм бодиттой тоо гарсан гэж бид нэр бас үзэж байгаа. Ер нь бол яг хөдөлмөрийн насны залуучуудаа гадагшаа экспортлж ийн гэдэг нь үнэлтээ Япон руу бүр ажиллах хүсэлтний хомсдол үүсээд манай залуучуудыг бас авч ийн те Солонгос руу ч гэсэн жил болгон явж ийн Америк ч гэсэндээ аль хэдийн Монголоос ажиллах хүч авах боломжтой гэдгээ зарласан байгаа шүү дээ. Тэгвэл эдгээр хөдөлмөрийн насны залуучуудаа эх орондоо ажиллах боломж нөхцлөөр хангахын тулд яг яах ёстой юм бэ? Цалингийн хөшөөрөг бол Монголд амьдрах нөхцөлд бол бас хэцүү цалинг бас амлдээ шүү дээ. Альсэл өөртөө хөдөлмөр эрхлэх гэхээр яг нөгөө жидүүчдэд тулгардаг асуудлууд бас тулгараад ах шиг байна те. Тэдийг ер нь эх орондоо яг ингээд баялаг өвтөгээд ч юм уу те яг энэ шимтгэл төлөгч болоход нь яг ямар хөшүүрэг хэрэгтэй гэж та бүхэн харж байна. Ерөнхийдөө бол 27 жилийн дампуурлын үр дүн шүү дээ. Үүгээр энэ үр дүн эргээд энэ залуучуудыг гадагшаа дөрвөх энэ үзэл санааг нь одоо суулгаад өгч шүү дээ. Одоо 10 залуугаас судалгаа авахд 8 нь сургууль төгсөн гутлаа гадаад явна. Эсвэл аав ээжээсээ гараад 18 хүрээд гадаад явна. Ердөөсөө бодит үнэн чинь ердөөс энэ байгаа. Тэгэхээр энэ 27 жилийн энэ нийгэм эдийн засгийг гүн гүнзгий хямрал руу оруулсан энэ тогтолцоог л бид өөрчлөхгүй бол болохгүй гэсдэг энэ тохиолчийн яваад байгаа байхгүй юу. Тэгээд Монгол улсын одоо баялаг бол үндэсний нэмэн өртөг шингэхгүй, ажлын байр шингэхгүйгээр гадагшаа гараад байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл тэр уул уухайн салбарын бүтээгдэхүүн байж байна. Ашт малтмалын бүтээгдэхүүн тийм ээ. Төмрийн хөдөр гэхэд тооныг нь бид нэр $50 зараад бэлэн төмрийг $500 авчихна. Гэхдээ яах вэ бид нэр тэр төмрийн хөдрийг боловсруулад тэр жилд импортлдог 300 сая Америк долларын төмөр хийц бүтээгдэхүүнээ Монголд үйлдвэрлээд тэр дарханд 10,000 ажлын байр бий болгож болдгоо юм бэ. Сая 600 мянган үнэтэй. Тэгэхээр үндсэндээ энэ нөгөө үндэсний нэмэн өртөг бүтээг энэ тогтолцоогоо нурааж хийсний хор уршил да. Тэгэхээр энэ үндэсний эдийн засгийг хамгаалах тэр бодлого явуулж иж энэ асуудлыг бол барьж авна. Нэг. Хоёрдугаар ердөөсөө ажлын байр гэдэг бол үндсэндээ үйлдвэртэй хамаартай. Үйлдвэр нь борлуулалтаас хамаардаг. Тэгэхээр өнөөдөр борлуулалтын зах зээлийг энэ хөрш орнуудын бараа бүтээгдэхүүн бүтэн эзлээд авсан байгаа. Гайлын 5% татвартай. Үүгээр Монголын бараа бүтээгдэхүүн өршөлтөг шалгуур байгаа. Жишээл тэгэхээр энэ төрийн худалдаа авалтын түвшинд ингээд сүүлийн 20 жилээр ингээд аваад үсэх юм бол 20 тэрбум Америк долларын төрийн худалдаа авалтыг Хятадын зах зээл дээр, Солонгосын зах зээл дээр хийж тэнд бас нэг сая гаруй хүний хөдөлмөрийн зах зээл дэмжсэн байгаа. Ажлын байрыг. Одоо ингээд өнгөрсөн 17 оны сангийн яамны дүнгээр ингээд харахад 1.4 их 80 төгрөгийн төсвийн худалдаа авалт хийгээд үүний 98%-ийг нь хуваар нь одоо тэр Хятадын, Японы, Солонгосын бараг худалдаж аваад 2% нь Монголд үлдээсэн. Энэ юу хэлээд байгааг нь 100 талхны 98-ыг нь гадаадынх нь нөгөөд 2-ыг Монголд өгч ирэх гэсэн үг. Энэ юу хэлээд байгааг нь гэхээр Монгол хүний ажлын байрыг энэ төрийн тогтолцоочийн өөр хулгайлаад байна. Тэгэхээр энэ байдлыг бид өөрчлөхгүй бол энэ үндэсний хэмжээний хуримтлуудыг бий болгох, энэ тэтгэврийн сангаа нэмэгдүүлэх тийм ээ. Энэ байдал чинь угаасаа л ингээд ужиграад яваад ийм дүр зураг бол харагдаад байгаа байхгүй юу? Олон хүмүүс бас нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ингэчээл л та. Одоо нэг тэ 68 хүрэл 2 3 жилээс тэр өнгөрөөд өгдөг энэ мөнгө хадгалсан байсан бол илүү их шимтгэл авах байсан баг. Улстай 20 30 жил ажиллаж исэн хүн өнөөдөр хөдөлмөрийн одоо тэтгэврийн насны юуны хамгийн бага доод хэмжээгээр авч байгаа байхгүй. Энэ шудраг бус байна гэдгийг мянга хилээд тогтолцоо нь хууль нь өөрөө юм болохоор яаж чадахгүй байдал түрээд байна л да. Танаа дээр ч гэсэн энэ талын гомдол хүсэл саналч байд юм уу? Ер нь их эрдгүү тэтгэврийн одоо тогтоож байгаа энэ зүйлтэй маргаантай асуудлууд. Тэгэхээр ер нь олон улсад бол нэг олон улсын ингээд нийтлэг нэг жишгийг ингээд аваад үзэх юм бол ер нь нэг жил шимтгэл төлсөн даатгуулагч иргэд тэтгэвэр тогтооход нэг жилд нь бол тухайн өөрийнхөө тэр тодорхой орлогынхоо 2% тооцож ингэж тэтгэвэр тогтоодог юм хууль нийтлэг тийм одоо жишг байдаг юм байна. Тэгэхээр бол манайх бол 20 жил шимтгэл төлсөн хүнд бол 45% гэхээр 2.1 хэдэн хувь болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг олон улсын жишгээс бол манай тэтгэвэр тогтоож байгаа энэ тэтгэврийн хувь хэмжээ тэтгэвэр боддог энэ аргачлал бол арай тэдний бол арай дээр явж байгаа гэсэн үг. За тэгэхээр бас олон улстай харьцуулгаад үзэх юм бол заримаас нь бага, заримаас нь өндөр ингээд явж байгаа л да. Зүгээр ер нь бол би энэ дэр энд зогсож байгаа бид бүгдээрээ ингээд зогсоо ярьж байгаа боловч бүгд даатгуулагч нар байхгүй юу? Энэ хүн даатгуулагч, би нийгмийн даатгалын байгууллагыг төлөөлж байгаа ч гэсэн би даатгуулагч. Тэгвэл бол энэ ажиллах хүчний одоо өнөөдрийн сэдв бол яг ажиллах хүчний хомсдол бас нийгмийн даатгалтай холбоотой юу гэдэг асуудал. Тэгэхээр ажиллах хүчний хомсдолтой бол олон асуудал холбоотой гэж бодож байна. За түүн дотроос бол бас энэ сэдвийг өндөд ярьж байгаа нь бол бас нийгэмд нийгмийн даатгалын холбогдлолтой ойлголтыг эерэг тал руу зөв хандлагаас нь өгөх зорилгоор ингэж
хийгдэж байгаа нэвтрүүлэг гэж энийг бол ойлгож хүлээж авч байгаа. Би зөвхөн бусад хүмүүстэй биш өөрийнхөө жишээн дээр ярив. За би лавгад орж 1995 онд дээд сургууль төгсөөд би хөдөө сумын байцаагчаас хулаал нийгмийн даатгалын байцаагч хийгээд эхэлсэн хүн. Өнөөдөр би 25 дахь жилдээ нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Тэгэхээр би ер нь бол одоо би бол төрийн албан хаагч нарын дундад цалин авал ер нь бол нийгмийн дундад цалин авал ажиллаж байгаа юм хүн байхгүй төрийн албаагч хүн. Тэгэхээр бол би энэ 25 жилийн хугацаанд 5 төрлийн даатгалын санд ажиллагчтойгоо нийлээд би нэг 23 сая 800 мянга за 24 сая гэж тооцъё. 24 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг би ажил олгогч одоо нийгмийн даатгалын байгууллага бит хоёр нийлээд ингээ 24 сая төгрөгийг энэ 25 жилийн хугацаанд төлсөн байна. Намайг 95 онд дээд сургууль төгсөөд би байцаагч болж байхад миний цалин 11700 төгрөг л байсан. Түүнээс хойш ингээл нөгөө жил болгонд цалин нэмэгдэж явсаар байж байгаа өнөөдрийн төвшөнд хүрсэн л дээ. Тэгэхээр өнөөдрийн миний цалин хөлснөөс ингээд өнөөдөр яг тэтгэр боддог аргачлалаар бодоод үзэхэд надад 600 орчим мянган төгрөгийн тэтгэр тогтсон байлээ. Тэгэхээр би ингээд ажил олгогчтойгоо нийлүүлээд төлсөн 24 сая төгрөгнөөсөө би 600 мянган төгрөгөөр тэтгэр бодоод үзэхэд энд бол тэтгэмжийн сан, үйлдвэрлэлийн яс, ажлын эрүүл мэндийн бүх тэтгэврийн сан гэдэг 5 төрлийн санд төлсөн мөнгө ярьж байгаа шүү дээ би. Тэгэхэд бол би 40 орчим сарын тэтгэврээр буюу 3 жил 4 сарын тэтгэврээр 25 жилийн хугацаанд төлсөн бүх мөнгөө авна. Өнөөдрийн тогтолцоо яг ийм байхгүй юу? Манай хүмүүс мэдэхгүй ч магадгүй. За би зөвхөн тэтгэврийн даатгалын сангаас л уг нь авах ёстой. Тэтгэврийн даатгалын санд би 16 сая төгрөг төлсөн юм билээ ажил олгогч. Би хоёулаа нийлээд 16 сая тэтгэврийн даатгалын санд. Энийг нь тооцоод үзэхээр нэг 30 хүрэхгүйдээ 27-8 сарын тэтгэврээр гэдэг чинь 2 жил 3-4 сарын тэтгэврээр би яг тэтгэврийн даатгалын санд 25 жилийн хугацаанд төлсөн мөнгө авч байгаа. За би яг өөрөө даатгуулагч лавгад урж өөрөө хэдэн төгрөг төлсөн юм бэхээр 7 сая хэдэн зуун мянган төгрөг төлсөн байгаа байхгүй. Энийг нь тооцоод үзэхээр би 12 сарын тэтгэвэр буюу нэг хэн жилийн тэтгэврээр би 25 жилийн хугацаанд төлсөн шимтгэлээ буцааж авч байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол магадгүй одоо нөгөө нийгэмд бас мэдээлэл дутуугаас болоод хүмүүс одоо ингээ банкнд хадгалчвал ингээ эний тэрийг гэдэг юм яригддаг байх л та. Нэг юм жишээ байдаг шүү дээ. Тэтгэврийн сан нь хуваар ингэж өсч идэг. Магадгүй тэрийг бонд болгоод арилжаалах ч юм уу ямар нэгэн байдлаар өсгөх талын юм арга хэмжээнүүд авдаг. Гэтэл бидний он болохоор төлсөн мөнгө маань яг л тэр хэдэн онд төлсөн тэр байранда хөдлөгчгүй. Тэгээ арай эргээд авах гэхээр таны яг хэлдгээр одоо 16 сая бид нэг хуваагаа авахаар яг 2 жил болчиход байгаа юм л да. Гэтэл тэр чинь нөгөө олон улстай бол өсөж үрждэг тийм. Гэхдээ ер нь бол яг хуу нийгмийн даатгалын хуульд бол өөрчлөлт ороод бас нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс тодорхой хэмжээний эдийн засгийн эргэлтэнд оруулаад хүүгээр өсгдөг тийм тогтолцоороо бол шилжсэн. Тэр нь бол харьцангуй нийгмийн даатгалын санд орж байгаа орлоготойгоо харьцуулбал харин ямар вэ гэдэг нь бол өөр асуудал байх. Энэ бол бас одоо энэ хуульчлаад хууль дээр одоо манай нийгмийн даатгалын хууль 95 онд хэрэгжиж эхэлсэн 94 оны хууль байхгүй. Тэгэхээр энэ 2019 онд бол улсын их хурлаар манайх бол шинжилсэн найруулга буюу багц хуулийн ерөөсөө эхнээс нь бүгдийг шинжилж одоо батлуулах гэж байгаа. Тэгэхээр тэр хуулийн төсөл дээр бол яг энэ эдийн засгийн идэвхтэй юмд оруулах энэ тэрэгтэй холбоотой заалтууд бол шинээрч орж байгаа, өөрчлөгдөж орж байгаа тийм заалтууд байгаа. За түрүүний хэлсэн нөгөө Монгол хүмүүсийн дундаж наслт гэдээ ярьсан. Тэгэхээр энийг би мэргэжлийн хүний хувьд би ингээд яри. Тэгэхээр дундаж наслт гэдэг бол одоо жишээлбэл 2018 оны дундаж наслтыг гаргахын тулд Монгол улсад 2018 онд нийт нас барсан хүмүүсийг тэр бол нялхсан эндэгдэл байна. 0-5 настай хүүхдийн эндэгдэл байна. Залуу хүмүүсийн эндэгдэл байна. Хөгшин хүмүүс нас барсан. Тэгэхээр Монгол улсад дунджаар одоо хэд үдэ 20 мянган хүн нас барсан гэж бодох юм бол тэр 20 мянган хүний яг насалсан наснуудыг нэмж байгаа л нас барсан хүний тоон хуваачхыг дундаж наслт гэж байгаа. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр нялхас хүүхдүүдийн залуу хүмүүсийн нас баралт эндэгдэл их байх тусам монголчуудын дундаж наслт бол багасна. Зүгээр манай нийгмийн даатгалын байгууллага, мэргэжлийн байгууллага дээрээс нь энэ нийгмийн даатгалын сантай холбоотой бүх мэдээллийг одоо ингээд судалгаа хийгээд гаргаж яадаг байгууллагын хувьд тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл гэж тэтгэвэр авч байгаа дундаж хугацаа гэдгээр нь. Тэгэхээр бол одоо жишээлх юм бол дундаж хугацааны илэрхийлэл гэхэд бол 2018 оны дундаж хугацааны илэрхийлэл 22 жилтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн болгон 22 жил тэтгэвэр аваад байгаа мөг. Ер нь бол дундаж хугацааны илэрхийлэл гэдэг чинь энэ одоо 2018 онд нийт зогсоогдсон нас барсан хүмүүсийн тэтгэвэр одоо хэдэн хүн бэ? 12 орчим мянган хүн энэ жил тэтгэврэн зогссон байхгүй нас барсан бас одоо ингээд тэтгэврэн зогсдог шалтгаанууд байдгийг нөгөө нэг дижигч алсын тэтгэвэр тохирддог тэтгэврийн нөгөө зогсох хугацаанд болоод тэгэхээр энэ 12 мянган иргэний анх одоо тэтгэвэр авч ирсэн анх авсан өдрөөс нь ахуулаад насаар одоо тэр зогссон өдөр хүртэлх хугацаанд хичнээн сар тэтгэвэр авчваа гэдгийг нь тэр хүмүүсийг бүгдийг нэмж хагаад зогссон тэтгэврийнхээ тоон хуваачхыг
тэтгэвэр авах дундаж хугацаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол 22 орчим жилтэй байгаа. Тэгэхээр та нар бодож байгаа хин өнөөдөр одоо 60 наснаас хойш 22 жил наслаад байгаа, 55 наснаас хойш 22 жил наслаад байгаа гэж бодож иж магадгүй. Гэхдээ тэтгэвэр тогтоодог хамгийн өндөр нас л 60 нас 55 нас. Түрүү энэ хүн бас 65 нас гэж хэлж илээ. Гэхдээ тухайн жилийнхээ шимтгэл төлөх хугацааны доод болцлыг хангалтсан, тухайн жилдээ хангалттай шимтгэл төлсөн бол огт нас нэмэгдэхгүй байна шүү дээ. Бүр шимтгэлд бага их цөөхөн жил төлсөн хүмүүстэр бол нас нэмэгдэх тохиолдол байгаа. Тэгэхээр энэ тэтгэвэр авах дундаж одоо манайд чинь тэтгэврийг хөнгөлөлтөө нөхцлөөр тогтоодог одоо хөдөлмөрийн хүнд, хортой, халуун, газрын дор гэдэг нөхцлүүд бол 5-аас 10 жилийн өмнө тэтгэвэр тогтоож байна. Тэгэхээр тэр бол бусад хүмүүсээс 120-оос 60 удаа тэтгэвэр илүү авч байгаа гэсэн үг шүү дээ. Олон удаа авч байгаа гэсэн үг тийм ээ. За дээрэс нь олон хүүхд төрүүлсэн их юм болзол зэргийн тэтгэвэр за тэгэл өөр бас нөхцлүүд өш төмөр замын зэрэгжүүлсэн хамгаалалт, урлагийн энтер гэдэг янз янзын нөхцлүүд байдаг учраас тэр 55-60 хүрээд авж байгаа тэтгэвэр гэдэг бол бүр хамгийн өндөр наснда хүрж аваад авж байгаа тэтгэвэр. Тэгэхээр нийт өнөөдөр 100 хүн тэтгэвэр тогтоолгож байгаагийн 5.1 хэдэн хувь нь одоо 57 орчим хувь нь яг 55-60-таагаар л гарч байгаа. Түүний 43% нь дандаа тэр тэтгэврийн бидний одоо хүрээд авах наснаас өмнө тэтгэвэр тогтоогдоод байгаа учраас хүмүүсийн одоо тэтгэвэр тэгэхээр ер нь бол яг энэ дундаж тэтгэврийн хугацаа 22 жил гэдэг бол энэ яг бодит тоо. Энэ бол хин дуртай хүн манай нийгмийн даатгалын байгууллага дээр бидний тооцоололтой танилцж болно. Энэ бол үндэслэлтэй тоо яг манайх өөрсдөө одоо тоо мэдэн дээр суурилж харж байгаа тоо учраас энийг бол ерөөсө 65 настай тэтгэвэр тогтоолгоод 68 настад одоо бурхан болоод байна гэдэг юм уу тийм ойлголц бол арай өнгөрсөн. Яг тийм тохиолдол амьдралд байж болно. Тийм тохиолдол бол амьдралд байж болно. Тэр бол зүгээр яг энэтэй холбоотой нийгмийн даатгалын одоо холбогдлолтой багц хуулийн шинжилгээний хүрээнд энэтэй холбоотой одоо янз янзын санал гарч байгаа. Тэгэхээр нийгмийн даатгалын багц хуулийг одоо ингээд шинжлэх гээд төсөл дээр бол ингээд одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийгмийн даатгалын ерөнхий газар болон ажиллагчдын нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл, даатгуулагчдын төлөөлөл, ажиллагчдын төлөөлөл бүгд одоо энэ хуулийн төсөл дээр зэрэгцээд хамтраад ажиллаж байгаа. Тэгэхээр бол манай энэ иргэд даатгуулагч нар ч гэсэн одоо манай хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны вебсайтн дээр энэ хуулийн төсөл бол одоо анхны байдлаараа бол тавигдсан. Тэгэхээр тэрэнд одоо тэр хуулийн төсөлтэй танилцаад өөрсдөөсөө одоо зайлшгүй оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэр саналуудыг бол оруулах. Дээрээс нь эсвэл одоо манай нийгмийн даатгалын ерхий газар дээр ирээд эсвэл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр ирээд энэ хуулийн төсөлтэй чи танилцъя. Энд дээр чи би санал оруулъя гэвэл энэ бол бас нээлттэй л байж байгаа. Тэтгэвэр авж байгаа хүмүүс яг уу тэр 22 жил эднээс тэтгэврийн дундаж юу явсан байж магадгүй те. Манай миний тавиад байгаа юм бол нөгөө 60 хүрэхээс өмнө буюу тэтгэвэр авах наст хүрэхээс өмнө нас орсон хүмүүсийн нийгмийн даатгал бол шууд улсын орлого болж байгаа шүү дээ. Тэр асуудлыг бас ингэж сөхөж харах хэрэгтэй юм болов уу гэж байгаа. Нийт одоо нас орогчдын хэдэн хувь нь яг 60 нас, 55 нас буюу тэтгэврт гарах наснаас өмнө бас өнгөрч байгаа гэдэг бол бас эргэлзээтэй асуудал л гэж хараад байгаа юм л да. Ер нь энэ залуучууд буюу түрүүн бас хэлж байгаа гадаад руу их гаргаж байгаа гэх тээ. Дотооддоо ч гэсэндээ бас манайх нэг бодлогууд баримтлахгүй бол нэгдүгээр одоо 5-7-оос нүүрс зөөж байгаа дээр залуучууд айгүй их очиж байна. Одоо би өөрөө барилгын компани захирал байсан хүн одоо захирал үнэ л дээ. Тэгтэл манай ажилчдаас одоо бараг 10-20-од хүмүүс одоо 5-7 нүүрс зөөж байгаа нэрийн дор тэнд зэрлэгсэж байна үнэндээ. Тэнд одоо гэр бүлээс хол байна, машиндаа хонж байна, тэгээд ядарч байна, ядаргаагаа тайлханд бол 960 юм хэрэгжилж байна гэсэн ийм юм байгаа. Тэгэхээр одоо энэ төр засгаас энэ нүүрсээ бол мэдээж экспортод гаргах нь зөв баг. Тэгэхээр энэ төмөр замаа бол яаралтай барих хэрэгтэй. Хоёрдугаарт бас нэг яагаад байгаа юм энэ ихтэй зургуул их болж байна. Ихтэй зургуул төгссөн хүмүүсээс бол шууд ажлын байранд очиж байгаа нь 60% л байгаа. Тэгэхээр цаана нь 40% буюу 40% нь бол одоо мэрэгжлээ буруу сонгосон юм уу ажлын байранд очихгүй байна л гэсэн үг байхгүй. Түрүүн 2018 онд 51643 ажил олгогчоос ажлын байрны захиалга ирсэн байгаа. Ажил олгогчоос. Тэгтэл 27252 ажлын байран дээр зуучсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын зөрүү гэхэд 24000 ажлын байр эзний олоогүй байна л гэсэн үг. Ажлын байранд байгаад байдаг, ажиллах хүчин байдгүй. Ийм асуудлууд бас ингэж байгаа. Хоёрдугаар бас энэ нэг ажиллах юу н хотын төгжрөл бас их нөлөөлж байна гэж хараад байгаа. Төгжрөлд одоо орой яг ажлын цаг таарахад 2 цаг, 3 цаг ажил төгжрж гэртээ очдог тийм. Энэ бас нөгөө ажил хийх гэж байгаа хүмүүст
бас их нөлөөлдөг болов ажилласаа хүнд ажил хийжээд буцаад гэрлүүгээ харахад төгжөлд ороод ингэж явдаг. Энэ бол ажил хүчний хомсдолд бас нэг нөлөөж байгаа хүчин зүйл гэж бас бол ингэж харж байгаамаа. За дэлхийн жишгт одоо нийцсэн одоо олон улсын жишгт нийцсэн шимтгэлийг бид нар бол төлж байгаа юм байна л да. Тэгээ эргээд авах гэхээр тэтгэврийнхаа одоо олон улсын төвшнгөөс хараад хахад хамгийн бага тэтгэврийг авж ийн гэд бас нэг судлаач хэлсэн. Тэгээ энэ ч бас аргагүй үнэн баг. Гэтэл одоо байгаа залуучууд маань ирээдүйд тэтгэврийн санг бүрдүүлэх жинхэнэ нөгөө албан хаагчид маань байгаа штэ. Гэтэл нөгөө залуучууд маань ажил хийхгүй байгаад ирэхлээр дахиад нөгөө тэтгэврийн сан маань хоосроод одоо бас эрсдэлтэй нөхцөл байдалд үүсэх ийм аюул бас нүүрлээд байна гэж бид нэр бас харж болох уу? Одоо 10-аас 20 жилийн дараа. Ер нь бол болно шүү дээ. Тийм энэ бол. Ер нь бол одоо 2000 өнөөдөр гэхэд тэтгэвэр авагч нарын тоо 410 мянга байна. А 2030 он хүртэл одоо манайх бол нөгөө актуар тооцоолол хийж үзтгэлтэй Монгол Улсын хүн амын насны бүтэц центрт тооцоолол хийгээд ирээдүйд одоо дээрэс нь манай монголчуудын нөгөө нэг 1960-аад оноос эхлээл төрөлт их айгүйх нэмэгдсэн. Тэгснээр 80-аад оноос эхлээл одоо огцон буураад эхэлсэн. Гэгчтэй тэгтэл нөгөө 60-аад оны хүмүүс тэтгэвэр тогтоолгоод эхлэх үед нөгөө 80-аад оны хүмүүс чинь л шимтгэлээ төлөөд явж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр магадгүй 2030 он гэхэд бол тэтгэвэр авагч нарын тоо бүр 6-700 мянгад хүрэх. Магадгүй одоо нэг юу одоо нөгөө шимтгэл төлөгч нарын тоон яг одоо юу гэдэг юм буураад ирэх ийм тийм нөгөө нэг одоо тэнцвэргүй байдал үүсэх ийм учир шалтгаантай байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэлийн одоо энэ нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээн дээр бол одоо өөрөөр хэлэх юм бол ганц шимтгэлийн хувь хэмжээч биш л дээ. Ирээдүйд одоо тэтгэврийн сан ямар байхын, тэтгэврийн бодлого ямар байхын гэдэг талаар төрөөс тэтгэврийн шинжилгээний талаар баримтлах бодлого гэж 2015 онд Монгол Улсын их хурлаас баталсан. Тэгээ тэн дээр бол олон зүйлүүдийг тусгасан байж байгаа. Түүний нэг нь бол тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх талаар байгаа юм. Тэгэхээр та түрүү хэллээ л дээ шимтгэлийн хувь хэмжээ бол дэлхийн жишгт байна. Эргээд авч байгаа тэтгэвэр нь бол бага байна гэж. Тэгэхээр нөгөө нийгмийн даатгалын хэдийгээр шимтгэлийн хувь хэмжээ тийм ч гэсэн одоо нөгөө шимтгэл төлж байгаа цалин бас харьцангуй бага л байхгүй юу? Тэгэхээр ер нь бол одоо ингээд нөгөө юунуудыг харахад бага тэтгэвртэй байгаа хүмүүс, өндөр тэтгэвртэй байгаа хүмүүс энтрийг ингээд харахад бол тэтгэврийн хэмжээ янз янз байдаг. Хүний одоо амьдралын түүх гэдэг шиг тухайн хүн одоо хичнээн жил шимтгэл төлсөн. Шимтгэл төлж явахдаа одоо хэдэн төгрөгийн цалин хөлснөөс нийгмийн даатгал шимтгэл төлсөн гэдэгтэй шууд хамааралтайгаар тэр хүний тэтгэвэр өндөр тогтгоо бага тогтгоо гэдэг ганц тэтгэвэр биш шүү дээ. Энд чинь бол тэтгэмжч ялгаа байхгүй. Манайхаас сангаас гарч байгаа төлбөр хөнгөлөлт зардалч гэсэн ялгаа байхгүй. Шимтгэл өндөр цалингаас шимтгэл төлж байгаа хүмүүстэр эргээд гарч байгаа зардал нь өндөр л гардаг. Багаар төлж байгаа цөөхөн жилдээ багаар төлж байгаа тийм хүмүүсийн хувьд бол бага л байдаг. Гэхдээ одоо бол ингээд нийт тэтгэвэр авагч нарын 40 орчим хувь нь бол тэтгэврийн доод хэмжээ буюу өнөөдөр 310 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Тэгээд тэр хүмүүсийг үзэхээр одоо манайх чи өөрөө нэг тогтолцсон сонин шүү дээ. Одоо юу ч гэмээр юм дээ. 1995 оноос өмнө өөрөөр хэлэх юм бол одоо миний аав ээж ирэхэд бол хоёулаа 1995 оноос өмнө одоо шимтгэл төлж исэн ийм хүмүүс одоо ингээд тэтгэвэр аваад ингээд явж байлаа. Тэгэхээр энэ авдаг байхгүй. Тэгэхээр бол тэр хүмүүсийн хувьд бол 95 оноос өмнө нийгмийн даатгалын шимтгэлээс тухайн хүн өөрөө төлдөг байсан. Тэр 95 оноос өмнө одоо нөгөө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэвэр одоо ингээд